Нэгдүгээрт энэ тендер буюу энэ худалдаа авах ажиллагаа ингээд хоцордог асуудал дээр энэ агентлаг өөрөө ингээд одоо яам тамгийн газраас мэдээлэл ирэхгүй байна гэсэн энэ тайлбаруудыг тавьж байна. Тэгээ энийг нэхэж авахын хүрээнд та нар ямар ажил хийж байна? Хууль эрх зүйн зохицуулалтын хувьд бол бас энэ дээр дэмжлэг тусалцаа авах юмнууд юу байна? Нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт энэ биеийн тамир спортын улсын хороо 7 худалдаа авах ажиллагааны мэдээлэл байгаагаас 5-ыг нь мэдээлэл ирүүлээгүй учраас худалдаа авах ажиллагаа хийгдэж чадаагүй байна гэж байна, тийм үү? За энэ боловсролын яам, боловсрол шинжилгээ ухааны яам 47 ажлаас 33. Өөрөөр хэлбэл 47 худалдаа авах ажиллагаа хийгдэх ёстой гэж улсын төсөвт сууснаас 33 ажиллагаа нь хуулийн дагуу эхэлж чадаагүй байна гэж ойлгоно, зөв үү? Худалдаа авах ажиллагааны газрынхаа. Энэ асуудлууд дээр та нарыг тайлбар өгөөч. Нэгдүгээр асуулт энэ улам өрнөх дарга, хоёрдугаар асуулт биеийн тамир спортын улсын хорооны дарга Шарав Жамц байгаа юу? Уралд. За Одонбаяр даргыг хариулаарай. За гуравдугаар асуулт боловсролын яам Гамбаяр сайд энэ хамгаалан дарга нар. За улам өрнөх даргад микрофон 3. Нандивны гишүүний асуулт хариулъя. Хууль эрх зүйн хувьд бол төвийн бол орон төвчийн хөнгөө баруун ажил үйлчлэгээ худалдаа авах хууль маань маш сайн зохицуултыг хийсэн гэж ойлгодог. Хууль эрх зүйд бол улсын зүг болтсоноос 10 хүнд худалдаа авах ажиллагааг нэн дэв яаралт эхлүүлсэн хуулийн заалттай байна. Би зураг зүй гэх юм бол тухайн цэцлэг хэмжээг тухайн 9 зураг зүйн хүрээнд ажлын 3 хоног багтаан зарлж хуулийнхаа хугацаанд явуулж байгаа. Тэгээд хууль эрх зүйд бүрэн боломжтой гэж харж байгаа. За яам тамгийн газрууд зүг гэдэг албан бичгээ явуулдаг. Одоогийн байдлаар бид бүх яамдууд руу багтаа 5-аас доош хэмжээнүүдийн албан бичгийг хөрвүүлээд ажиллаж байна. Үндсэндээ энэ удаашралтай байгаа ажлууд дээр бүгдэн дээр нь бичиг өгөөд анхаарал тавиад шахаж шаардаад явж байгаа юм байна гэж ойлгож ойлгож болно шүү. За ойлголоо. За биеийн тамир спортын улсын хороо дэд дарга 7 дугаар микрофон. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За биеийн тамир спортын салбарт 7 төсөл арга хэмжээ төрийн худалдаа авах ажиллагааны газраар зарлуулахаар засгийн газрын тогтоолт туссан байгаа. За үүнээс 2 арга хэмжээ бол тендер шалгаруулалтын зохион байгуулагдаад ингэ явж байгаа. За 5 төсөл арга хэмжээний 2 нь Увс аймагт байгаа. Увс аймгийн 2 суманд спорт залны барилга байгаа. Энэ 2 барилга маань цэвдэгтэй хөрсөн дээр баригдахаар байгаа тул барилгын хөгжлийн төвөөс ажил эхлэх зөвшөөрлийн төр хойшлуулсан зураг нь хийгдэж байгаа юм шидэндээ ба. Дорнот аймгийн төвд баригдах усан бассейны барилга. Энэ Баян-Онгор аймагт баригдсан спорт цогцлбарын барилгатай холболтын зураг хийгдэж байгаа. Говь Алтай аймгийн Зогцсуманд баригдаж байгаа спорт залны барилга. Энэ мөн зураг төсөв нь хийгдээд одоо 80% та явж байгаа. За Төв аймгийн Жаргалан суманд хийгдэж байгаа. Төв аймгийн Жаргалан суманд баригдах спорт залны барилга мөн зураг төсөв нь хийгдээд одоо мөн дуусгачтанд ингээ орцсон магадлалаар орох тутаа байгаа. За боловсролын яам 47-оос 33 ажил арга хэмжээ хийгдээгүй байна гэсэн мэдээлэлтэй байна. Яасан өндөр юм байгаа юм баяр сайдаа. 5 дугаар микрофон өгөр. За та бүхэнд өдрийн мэнд хүргье. За 33 объектын худалдаа авах ажиллагааны материал бол хүрэгдээгүй байгаа. Үүнийг задлаад ярих юм бол 6 объект буюу 5 цэцэрлэг нэг дотор байр. Одоо болтол газрын асуудал нь шийдвэрлэгдээгүй. Улаанбаатар хотод газаргүй гэдэг юм байдлаар холбооны зураг ямар нэгэн одоо ажиллагаа хийгдэх болцоогүй, газар нь тодорхойлоогүй. Газар чөлөөлтийн хийлгийа гэдэг инхээр их усүр байхгүй. Нөхөн төлбөрийн их усүр нийслэлээр байхгүй гэдэг. Газар чөлөөлөх газартай холбоотой асуудлыг бол нийслэлийн засаг даргын багцад нийслэлийн засаг даргын хуулиараа ингээд засаг дарга чөлөөлөх ёстой. Ингээд газартай холбоотой асуудлаар бид нэр одоо хотын удирдлагуудтай бол 4-5 удаа уулзаад ажлын хэсэг байгуулад ингээд явсан. Их усүр байхгүй гэдэг ийм байдлаар ингээд явж байгаа. За үлдсэн 27 ажил буюу 9 сургууль, 13 цэцэрлэг, 3 дотор байр, 2 спорт зал, нийтлээ 27 объект бол орон нутагт зураг төсөв нь холболтын зургууд нь хийгдээд дуусаагүй байгаа барилгууд байна.
техникийн эдийн засгийн үндэслэл буюу зураг зураг нь одоо хийгдээд явж байна гэсэн үг. Тэгээ энэ яг нөгөө барилгатайгаа зураг зургийг анх хийгээгүй гаргааг байхдаа төсөвтөр суудсан учраас зураг зургийн холболтын зургийн зураг зургийн тухайн олгогдсон газар дээр ингээд шинээр хийх шаардлага үүсээд ингээд энэ дандаа аймгийн цаг дарга дээр бас хийгдэж байгаа худалдаа авах ажиллагаа зөвлөх үйлчлэгийн тендерүүд байна. Энэ асуудлууд ингээд эцлэгдээд ирэхээр бид нар худалдаа авах ажиллагааны газар руу мэдээлэл одоо хөргүүлэх өдөр тутам ингээд ажиллаа явж ийм боломж олцоо гарна. Худалдаа авах ажиллагааны газар манай яам 2 бол 2-3 удаа бас энэ хавар энэ ажлаа эртхэн зохион байгуулах хөрөнгө оруулалтыг энэ богинохон хугацаанд явдаг учраас нэлээ үр дүнтэй энэ бичиг засны ажлыг жоо хурдлуулах талаар бол инх хамгаалан сайдын өрөөнд одоо 2 ч удаа уулзалт хийгээд ингээд ажлуудаа бол нэлээ эртнээс зохион байгуулсан. Аймгийн засаг дарга нартай цахимаар бол манай төрийн нэрийн бичгийн дараагаар ахлуулсан энэ цахим уулзалтыг бол ер нь 7-10 хоног тутамдаа хийж бид нар л ажлыг шахаж байгаа. Ийм байдалтай явж байгаа ингээд 6 барилга нь газаргүй 27 барилга нь ахын асуудал бол зураг цоноод хийгдэж дуусаагүй явж байна гэсэн юм тайлбартай. Тэгэхээр энэ одоо сангийн яам тэгээд энэ төсвийн тухай хуулиар эн чинь үндсэндээ бараг 6 сарын 1-ээс өмнө худалдаа авах ажиллагааг зохион байгуулад зарлцсан байх ёстой юу? Улам өргөх дарга. 3 дугаар микрофон өгдөө. Энэ ажлууд ер нь бол жилийн тал хугацаа өнгөрчөөд байдаг. Тэгээд бас энэ коронавирус энэ төр гэдэг янз янзын асуудлууд байгаа л болов. Гэхдээ ер нь бол та нөхд маань энэ засгийн газраас явуулж байгаа энэ бодлого, их хурлаас явуулж байгаа бодлого энэ нийслэлд төвлөрлийг шийдэх тэгээ энэ сургуулийн хамрагдалт энэ ард иргэдийн үйлчлэгээ, төрийн үйлчлэгийг хүргэх энэ бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд энэ Улаанбаатар хотын захиргаатайгаа яам бас нэлээд сайн хамтарч ажиллах хэрэгтэй байх л та. Тэгээ их хурлаас байнгын орооноос шийдвэр гаргуулах хэрэгтэй бол та бүхэн маань тэрийг танилцуулах хэрэгтэй байна. За улам өрнөх дараа. 3 дугаар микрофон өгөөрэй. Гишүүнээс суулна хариулъя. За 11 сарын 15-нд 20 оны энэ тухайн жилийн 11 сарын 15-нд усан цэцүү батлагддаг. Усан цэцүү батлагдсанаар нэмдээ худалдаа ажиллагааг эхлүүлэх гэсэн үйл залцтай. Тэгэхээр бидний 11 сарын 15-нд усан цэцүү батлагдангууд 19 сарын 1-нд бидний худалдаа ажиллагааг эхлэх хуулигдсан боломж байгаа. Эхлүүлэх явж байгаа. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар тухайн 21 оны ажлыг 20 онд эхэлсэн 12 сард эхэлсэн одоо байхгүй. Энэ жилүүд ковид асуудал 3 удаа хөлөөрөө тавигдсан. Сүүлийн 28 хоногийн хөлөөний явцад бидний худалдаа ажиллагааг нээлтүүдийг хойшлуулаагүй. Тухайн нээлтүүдийг бүтээн байгуулалтын чиглэлж байгаа гэдгийг хугацаа болж байгаа гэдгээс нь шууд бүх хүний 100% захимаар явуулсан. Энд ямны алдаа тутагдлахсан зүйл байхгүй байна одоогоор. За энэ жилийн худалдаа ажиллагааны явцын байдал дээр компанид орох магадлал маш багатай байна. Энэ тендерүүд маань жоон амжилтгүй болж байгаа шалтгаан компанид аж ахуйн үзүүлэлт оролцохгүй байна. Энэ юу гэхээр 2017-16 оны төсөвтэй ажлууд байна. Барилгын тухайн төсөвдөө барилгын арматур 1 тонн хамгийн ихдээ сая 700 мянга суусан бол энэ жил яг одоогийн байдлаар 3 сая гарцсан явж байгаа арматуртай байгаа учраас наацхан жишээ нь ийм учраас компани олцохгүй магадлал бол маш их хэрэгтэй байгаад байна. Ийм мэдээлэл өгье. За ойлголоо. Мөнх цэг шүү.